За сайн мэцхан залуусаа шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ 7 өнөөгийнхөө ханшийн тоомогт бүгдээрээ тавтаа морилцгоо. За өнгөрсөн 7 өнөختойгоо бидний хувьд Alpha Trader цагтаа маань Forex сонирхож байгаа хүмүүстээ зориулаад гоё event хийсэн. За маш гоё болсон байгаа. За биткойноос бүгдээр эхэлчихье. Биткойн маань бидний нэг хүсэн хүлээгээд байсан 103,000 гэдэг ханш руу яг хүрсэн бүр яг 104 ч хүрээгүй мэн бүр яг 103 гэдэг ханш руугаа хүрсэн. Тэгэхээр маш гоё явсан. Мэдээж хэрэг нэг хүмүүсийн яг хүсэн хүлээж байсан нөгөө 100,000 гэдэг ханш байсан учраас түүний дараа маш хүчтэй ретресментийн хөдөлгөөн орж ирсэн. За тэгээд ретресментийн хөдөлгөөн нь 92,000 гэдэг үн рүү орж ирээд за буцаад дэвшилсэн байна. За тэгвэл эх 7 хоногудад за эх өдрүүдэд биткойныг бүгдээрээ хэрхэн таамаглах вэ гэж байна. За weekly time frame дээр харахаар ямар ч импульсийн хөдөлгөөн хэвээрээ байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт бол нэг удаа доошоо унж орж ирээд reject өмнө ингээ болцсон байсан. За тэгээд дараа нь болохоор энэ reject-ийг харахад бол одоо энэ бол уналт ер нь ахиж үргэлжлэхгүй байх магадaltaй байна гэсний дагуу одоо ингээ дээшээгээ candle хаагдсан байна. За тэгвэл яг үүнийг харах юм бол бид нар маркетыг хэрхэн таамаглаж болох вэ гэхээр үргэлжлүүлээд одоо ханш маань өсөх магадaltaй харагдаж байна гэсэн үг. За daily-г харах юм бол uptrend хөдөлгөөнтэй. Uptrend хөдөлгөөн нь энд нэг retracement хөдөлгөөн хийгээд нэг удаа impulse хөдөлгөөн за энийг явсан гэж хэлэхэд маш хэцүү. За ямар ч байсан нөгөө нэг бид нар Fibonacci татсан шүү дээ. Fibonacci татаад 61.8-аас тийш ойрсон байна. Тийм учраас хасах 27 хүртэл ямарсан явах 103,000 гэдэг ханш руу явах байхаа гэж хэлж байсны дагуу 103,000 гэдэг ханш руу явсан. Энэ дээр ингэж татсан шиг санагдаж байна. За ингээд яг нөгөө нэг таргет хүрсэн харагдаж байна. Тэгэхээр одоо бидний хувьд яг үхээр хэрвээ энэ Fibonacci таргет хүрсэн бол үргэлжлэл бид нар Fibonacci таргетаараа бодох хэрэгтэй. Тэгэхээр ахад энэ яроолоос тэр зүүнний үзүр хүртэл эхлээд яг Fibonacci таргетаараа татаа үцхээр бүр доошоо яроол буюу эхний ээлжин зүгээр ахаад өмнөх ойрыг зааж ийн гэсэн үг. Эхлээд тэгвэл өмнөх ойроо буюу энэ 103,692 гэдэг ханшиг хүрчээд дараа нь буцаад retracement хөдөлгөөн хийсний дараа яг ханш хэрхийг шийднэ гэсэн үг. Ингээд энд нэг явсан. За энд retracement явсан. Дахиад дээшээ нэг хүрлээ, буцаж ирлээ. Дараа нь хаашаа явах вэ гэдгийг шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжинд бол эх 7 хоног дахиад 103,600 гэдэг ханшийг бид нар шалгахыг хүлээнэ гэсэн үг. За 4 цагийг харахаар мэдээж хэрэг энэ дээр маш гоё юу орж ирж байна. Одоо нэг ийм resistance line орж ирж байгаа гэсэн үг. Тэгээд энэ resistance line дэшээ сэтрүүл мэдээж хэрэг дэшээгээ хүрчих боломжтой байна. За хөдөлгөөний хувьд бол нэг иймэрхүү байдалтай. За энд нэг иймэрхүү зүйлс үүссэн тий. За одоо энэ дээр баг ингээд сэтрүүл дэшээгээр хүрчээр эрхлэнэгт баг хүрчих магадгүй ч харагдаж шүү. Одоо маркет нэгд баг хүрчих магадгүй. Тэгээ мэдээж хэрэг харах юм бол daily time frame маань өөрөө ингээд week-тэй харагдсан учраас юу гэсэн үг вэхээр нэг хэсэгтээ бас энэ side хөдөлгөөн биткойн дээр явж магадгүй ч харагдаж байна. Тэгэхээр ямар ч эх 7 хоногт бид нэ ахаад дэшээ харах буюу за яг одоо базаад хэлээ тий. Базаад хэлэхэд эхлээд 103,000 гэдэг ханш руугаа хүрээд за ингээд хүрцснийхаа дараа яг нэг зүүн мөн хатгаж болно шүү дээ. Retracement хөдөлгөөн орж ирсний дараа энэ хавьяас бид нар ахаад баяднаа. Тэгэд яг хит хүрэх вэ гэдгийг нь тухай тодорхойлох боломжтой гэсэн үг. Тэгэхээр манай одоо Alpha Trader цагтаймын гишүүн болоод ороод ирэх юм бол 7 хоног болгон илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоо цаг тухайд нь аваа авчна гэсэн үг. За долларын индексээр бүгдээрээ үргэлжилцгээе. За daily time frame долларын индекс маань downtrend хөдөлгөөнтэй. За тэгээд энэ downtrend хөдөлгөөн нь weekly time frame-ийн retracement хөдөлгөөнийг оруулж ирсэн байдалтай харагдаж байгаа. За weekly time frame-ийн retracement хөдөлгөөний гэсэн үг гэхээр uptrendтэй. Uptrend маань маш өвчтэй одоо импульс авсан учраас буцаад retracement хөдөлгөөн маш хүчтэй орж ирсэн. За үүн нь болохоор daily time frame-ийн downtrend хөдөлгөөнөөр харагдаж байгаа гэсэн үг. Тэгээд энэ дэр мэдээж хэрэг retracement хөдөлгөөн бас дууссан гэхэд хэцүү. Яагаад гэвэл эндээс бидний нөгөө мэддэг head and shoulder гэдэг одоо паттерн үүссэн байдалтай. Тэгээд эндээс одоо доошо явах юм бол энэ А-гийн хэмжээгээр авна гэж бид юу нэг ярьдаг штэ. Санаж байна манайхаа. За энэ хэмжээ гэхэр чинь нэг иймэрхүү гэхээр өмнөх бүр энэ яроол руу барах явах боломжтой болчихж байгаа. Гэхдээ яг нь шууд энэ яроол руу орж ирнэ гэхээсээ илүү тий энэ ойроо руу ядаж. За энд байгаа бидний мэддгээр тий энэ demand zone байгаа. За энд болохоор нэг fair value gap гарцсан байгаа. Тэгэхээр энэ demand-ыг хальт шүргээд тэгээд буцаад дэшээ өсөх магадaltaй гэж үзэж болно гэсэн үг. Тийм учраас долларын индексийг эх 7 хоногт үргэлжлүүлээд доошоо буюу шорт харах нэ.
Тэгэхээр 4 цаг одоо ингэж орж ирсэн. За хизээ бид нар шорт харахаа зогсоох вэ гэхээр долларын индекс маань за ер нь бол яг энэ орой л доо. Энэ орой. Энэ оройс сэтэрчих юм бол бид нар шорт харахаа зогсооно гэсэн үг. За энийг би бүр том цагаар оруулчих заяа. За тэгвэл одоо энэ оройс сэтрээгүү тохиолдолд бид нар үргэлж нөгөө нэг шорт харсан хэвээрээ байх болно. За тэр болтол яах вэ гэхээр за ингэж. За угаасаа ойлгомжтой. Ингэж зураад тэгээд buying нөхцөл буюу өсөлтөө шүү гэсэн нөхцөл энэ орж ирсний дараа бид нар өсөлтөө шүү гэж үзэж болно гэсэн. Тэр болтол одоогийн долларын индексийг бол шорт харсан хэвээрээ байна. Үүнтэй уялдуулаад евро долларын хувьд бол дахиад дээшээ харах нэ. За daily-г харцгаая. Гэхдээ энэ дээр хараа евро доллар одоо долларын индекстэй харьцуулахад өсөлт маш бага байна. За долларын индексийг харцгаая л да. Долларын индексийг хараа ингээд даун маун эргээд ингээд явж байхад евро доллар болохоор ерөөсө даун ч эргээгүй нэг иймэрхүү байдалтай. Энд resistance барьсан байдалтай. Ингээ ап эргээгүй ингэж харагдаж байгаа гэсэн. За тэгвэл арай ойролцоо тэгвэл гайгүй харчаар юм байна. Pound. Энэ юу гэсэн үг вэхээр нөгөө евро маань бас өөрөө уналттай гэсэн үг. Евро уналттай гэж зааж байна гэсэн үг. За pound USD харчвал та тэгвэл. За pound USD дээр баг арилцсан дээр юм шүү. Евро доллар гэж байгаа. Ер нь тийм байна да. Энэ хараа евро доллар ч нөөрөө уулан дэшээ маш хүчтэй өсөж орж ирэх хэрэгтэй байтал өсөж орж ирээгүй. Тэгэхээр долларын индексийн хоёр хоёулаа ижлэхэн унж ирэх гэсэн. Pound-ыг харахад за pound-ыг бүгдээрээ 7 хоногт онцлчихъя дөө. Pound дээр болохоор pound маань өөрөө хүчтэй гэдгийг харуулчлаа. Аль хэдийн ап эргэнгүүтээ retracement өгөөд нэг импульс явцсан дахиад retracement орж ирж байна. Тэгэхээр долларын индекс буцаад өснө гэх юм бол дахиад дээшээ ороод ирэхэндээ. Тэгвэл орж ирэхдээ аль хүртэл орж ирэх нь харцгаая. Эндээс retracement дуусна заяа. Ап эргэсэн retracement импульс үрэхтэй. Бараг энэ орой руу ийшээ баг явчихаар харагдаж байна. Баг ийшээ явчих юм шүү. Энд яг хүрцэн гэхээр яг ийшээ гэхээр за ийм том зон байна л да. Тэгэхээр яг бидний хувьд ядаж энэ орой ч юм уу те ингэж орж ирж болох юм гэж үзэж байна. Тэгэхээр pound yen-ийг бид нар эх 7 хоногт одоо онцлоод евро долларыг хаялаа. Нөгөө pound USD-г онцлоод евро долларыг хаялаа шүү. За ийм байдалтай хамгийн сүүлд бидний мэддгээр алт. За дахиад би шинээр зуръя. За алтны хувьд weekly time frame downtrend-ийн хөдөлгөөнтэй. За downtrend-ийн хөдөлгөөнөөр retracement хөдөлгөөн орж ирсэн байдалтай. Гэхдээ буцаад одоо retracement хөдөлгөөн маань импульсын хөдөлгөөн эхлэж байгаа үгүйг шийднэ. За daily time frame-ууд нь энэ дээр яг ап гэж хэлэхэд бас хэцүүлтэй нэг fake out шиг юм харагдаад байгаа миний хувьд. Яг яагаагүй сэтгэлэл ороод ирсэн. За тэгээд энд бол ингээд дугуйрч эхэлж байгаа гэдэг нь юу гэсэн үг гэхээр дахиад нэг удаа унж орж ирэх гээд байна. За унж орж ирэхдээ ядаж энэ орой хүртэл унаж орж ирэх юм байна гэж бид үзэж болно гэсэн үг энд. За тэгэхээр эх 7 хоногт нь бол алтан дээр миний хувьд шорт харъя гэж бодож байна. 4 цагийг харахаар 4 цаг бол downtrend хөдөлгөөнтэй. Downtrend хөдөлгөөнөөр retracement хөдөлгөөнтэй орж ирсэн. За энийг би дээлээр оруулчихъя. За тэгээд одоо ингээ харангууд 4 цаг маань downtrend хөдөлгөөнтэй. Downtrend хөдөлгөөний хөдөлгөөн маань энд retracement хөдөлгөөн оруулж ирээд за тэгэнгүүтээ дараа нь энд баг breakout хийцэн харагдаад байгаа юм. Ийм. За breakout хийгээд retracement хийснийхаа дараа буцаад одоо доошоогоо орж ирэх магадлал өндөр байна гэсэн үг. Ийшээ. Тэгэхээр алтыг угаасаа эх 7 хоногт ингэ шарж байна. Уул нь бол яг 12 сарын сүүлээр юм уу 1 сарын ихээр ер нь алт өсдөг жамтай шүү дээ. Ягаад гэвэл улсуудын төв банкуд ч юм уу тий алт угаасаа их хэмжээгээр нөөцлөх ёстой. За их хэмжээч гэж угаасаа нөгөө тухайн улсад яг тэдэн одоо тоон ч юм уу тий алт нөөтлөх тийм хууль гэх юм уу тийм одоо норм байдаг тухайн улсууд. Тэгэхээр алтуудыг худалдаж авдаг учраас яг оны сүүл болон эхэнд алт өсдөг байгаа. Тэгэхээр яг одоо 12 сарын ихэнх учраас яг унж орж ирлээ гэж бодоход энэ хүртэл унж орж ирээд түүний дараа өсөлт үзүүлэх магадлал бүрэн байгаа гэж миний хувьд харж байна. За юм байна залуусаа. Тэгээд pound yen-ийг ярих уу яг хэдүүлээ. Тэгээд pound yen дээр гэл ярьчээ.
За weekly downtrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд retracement орж ирсэн байдалтай. Үүнийг дагаад daily маань болохоор retracement-ийн хөдөлгөөнтэй down руу эргээгүй юм шүү daily. Ингэж орж ирсэн. За тэгээд энэ дээр reject 1-2 удаа яваад нэг улаан лаа гарцсан гэдэг нь ер нь бол баг bounce хийчих юм шүү. За 4 цагийг харангуут мөн адилхан. За uptrend хөдөлгөөнтэй арайч down эргээгүй. Тэгэхээр энэ дээр яг нөгөө нарийн болгоомжтой тийм оролт хийхэд бол бид хэрхэн оролт хийх вөхөр энэ swing low байна да. За энэ хараа энэ баг нэг цэгээр цагаараа бид харч үлээд. Энд уус сэтгэлээгүй юм. За нэг орой юм нөө. Яг илүү нөгөө нарийн оролт хийх гээд байсан. Тэгэхээр энийг уус нэг оройгоор авах юм байна энэ хоёрыг. Ингээд энд орой хийгээд доошо даун эргэлээ. Retracement дээр орж ирэх юм бол ингэж эх 7 хоногт харж байна. Pound yen. Тэгэхээр pound yen дээр даун буюу энд байгаа swing low шүү. Энд байгаа swing low хэрэг сэтэлт буюу breakout хийх юм бол бидний хувьд бол pound yen дээр одоо ихтгэлтэйгээр sell хараад тэгээд retracement хөдөлгөөн орж ирэх юм бол нөгөө нэг risk to reward бүгдээр харж байгаад өөрийн чинь дүрмийн хувьд боломж юм байх юм бол одоо short арилжаанд орж болж байна. За ингээд товчхондоо бол юм байла 11 минут ярьсан гэхдээ маш ойлгомжтой ярьсан гэдэгтэй итгэлтэй байна. Тэгээд эх 7 хоногийнхаа weekly forecast-аар бүгдээрээ уулзцгаая. Тэгээд 7 хоног болгон өдөр болгон иймэрхүү ханшийн тамга тухайн өдрийн чиглэлийг авахыг хүсэж байх юм бол манай Alpha Traders Academy-д нэгдээрээ тэгээд нэгтгэхийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр Vintage Broker дээр дансаа нэгээд багада $50-аар цэнгэлт хийсэн бол над руу одоо миний Instagram эсвэл Facebook-аар за Singa11 гэдэг Instagram байгаа. За тэр Instagram руу мэйлээ явуулаа. Тэгээд манай академийн гишүүн төлөвлөгөө болох боломжтой шүү. Тэгээд хэрэг данс нэгийг хүсэх юм бол яг энэ видеоны доор тайлбар хэсэгт нь данс нэх линкнүүд миний сошиал хаягууд бүгдээрээ байгаа. Тэгээд бүгдээрээ данснуудаа нэгээрээ амжилт хүсье. Түр баяр таа.